Сайн байцгаана уу хүмүүсийн DBS-ийн үзэгч та бүхэндээ 17 дугаар Жарны элдв эрдэнэ тэмээх модон могоо жилийн сар шний баяр буюу тэр дундаа өнөөдрийн шинийн 8-ны бэлэгцээ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Бид та бүхэндээ өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээллүүдэд танилцуулахад бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Шинийн 8-ны бэлэгтээ энэ сайн өдөр Дархан Улаан аймгийн удирдлагууд Дархан Улаан аймаг дахь Харагийн даригламын гэцэг даржаалан хийдэд дарханчуудыгаа даатхан мандал өргөлөө. Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар дархныхаа иргэдийн эх жилийн хувь заяа хиймэр лундааг номд айлдуулж мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал ёсны дагуу 17 дугаар Жарны элдв эрдэнэт хэмээгч модон могоо жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-8-ны бэлэгцэн өдөр Дархан Улаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд Дархан Улаан аймгийн азсаг дарга аз жаргал болон албаны төлөөлөл дарханчуудынхаа сайн сайхныг ханга дэлхий зон олон хамаг бүгдээрээ амгалан байхыг бэлэгдэж Харагийн даригламын гэцэг даржаалан хийдэд мандал өргөлөө. Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны бэлэгцээ өдөр нь тамийн хаалах хаалцтай ганц өдөр гэлцдэг бөгөөд дайрих манал бурхны буулцтай өдөр гэж бурхан шашинд үздэг байна. Тиймээс энэ өдөр хийсэн альва нэгэн үйл буян асар их хариуцж байдаг байна. Монголчууд хаврын ихэнх сарын шинийн 15 хүртэл буян номд шамдаж заслаг хийлхийг эрхэмлдгээс шинийн 8-15-ыг инхүү онцгой үздэг байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр Дархан Улаан аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын 3 үеийг нэг дор хамруулсан анх тугаараа чуулга уулзалт өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө. Орон нутгийн иргэдийнхээ мэдих эрхийг хангахын төлөө эзэмшсэн мэргэжилтэд үнэмч байж сэтгэл зүрхээ зориулан ажилдаг хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүү Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн түүхэн өдрөөрөө онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 112 жилийн өмнө буюу 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шин тол хэмээх сонин бичиг анхны дугаараа гаргасан нь Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжих үндэс тавигдсан төвхтэй. Улмаар 1993 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн их хурлаас 3 дугаар сарын 6-ны өдрийг үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм а. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тэгш дэлгэр тэргүүнтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн Дархан Улаан аймаг дахь салбар зөвлөл аймгийнхан хэвлэл мэдээллийн ажилтнуудын 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа. Дархан Улаан аймгийн хэвлэл мэдээллийн түүх Дархан хот анх үүсгэн байгуулагдсан цагаас буюу 1961 оноос эхлэлтэй гэж үздэг. Өдгөө 64 жилийн хугацаанд хотынхоо иргэдэд шинэлэг мэдээллийг цаг тухай бүртэнд хүргэж, нийгмийн тол, он цагийн түүхийг сонин сэтгүүл, цэнхэр дэлгэц олон радиогийн фонд нь мөнгөлөн үлдээсэн. Ахмад үе энэ цаг үед түүчэлэн ажиллаж яваа дунд үе болон залуу үе. Өсвөрийн сэтгүүлчид уулангийн сурагч идгээд ирээдүйд энэ салбарт ажиллах үе үеийнх нэг дорч хуснараа онцлог байлаа. Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн үүсч хөгжсөний 112 жилийн энэ оны 3 дугаар сарын 6-ны өдөр тохиосон. За тэгээд хэдийгээр 6-ны өдөр тохиосон гэсэн өнөөдөр 3 дугаар сарын 7-ны өдөр бид бас Дархан Улаан аймаг дахь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууд маань энэ өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. За учир юу вэ гэхээр өнөөдөр бас хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр. За энэ өдөртэйгээ холбогдуулаад бид энэ жилийн онцлог гэх юм бол нийт ахмад Дархан Улаан аймагтайг одоо амьдарч байгаа өмнө нь ажиллаж байсан ахмад буурлуудтайгаа бас энэ өдрөө хамтдаа хуваалцъя гэдгийг гүйднээсээ энэ өдөр маань тун онцлог болж байна гэж би хувьдаа үзэж байна. Тэгэхээр яагаад энэ удаад 3 үеийн уулзалтыг хийх болсон бэ гэхээр зэрэг сүүлийн жилүүдэд манай хэвлэл мэдээллийн салбар маань маш их хурдтайгаар залуу үеуд төрж орж ирж шинжлэгдэж байгаа. Тэгэхээр эдгээр залуу үеуддээ өмнөх үеийг нь таниулах, тэдний хийж бүтээсэн одоо байгаа ахмадуудыгаа бас яаж ажиллаж байсан тэр үг түүхийг сонсгох. За тэгээд дээрэс нь ахмадуудаа яг одоо эд ажиллаж байгаа залуучуудыгаа бас танилцуулах ийм зорилготой тэгээд нийт ирсэн бүх хэвлэл мэдээллийн ажилтнууд ахмадуудад маань бас энэ үйл ажиллагаа маань нэлээд таалагдлаа гэж би хувьдаа бодож байна. Нийт сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудаа Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн үүсч хөгжсөний 112 жилийн баярын мэндийг хүргье. Анхны 3 үеийн уулзалтанд Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтнүүд тэргүүтээ энэ цаг үед Дархан Улаан аймагт ажиллаж амьдарч байгаа ахмад сэтгүүлчид, зураглаачид хэвлэл мэдээллийн ажилтнуудаа урин оролцууллаа. Чимдийн дорж, готвын бямба, Дэмбэрлийн бямбсүрэн, Чанравын саран цэцэг, Үлзийн дэлгэр сайхан, Дүгэрж авын пүрв, Өвгөн хүүгийн аргачаа сүрэн, Бавганы норов самбуу, Очир хотын хишиг сүрэн зэрэг хэвлэл мэдээллийн ахмад ажилтнууд залуу үедээ өөрсдийн дурсамжит түүх, ажлын арвин туршлага
дарга хэвлэл мэдээллийн ажилтны онцлог зэрэгээс хуваалцсан сургаалаа харилсан юм а. Өнөөдөр бол их баяртай сайхан өдөр байна. Өнөөдөр бол 1913 онд шин тол хэмээх одоо сэтгүүл сонинг анхлан гаргаж байсны 112 жилийн ойн өдөр энэ манай Дархан хотын сэтгүүлчдийн салбарын шинээр сонгогдсон эрхлэгч мөн одоо Дархан хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Янжмаа нар удирдах өнөөдөр Ахмад залуу дунд 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа. Энэ бол одоо Ахмадууд нь одоо баярлалт талархахын зэрэгцээ залуучууд нь бас одоо тэднээсээ суралцах тэднийхэн одоо хийж үтээж ирсэн уламжилт ажлуудыг сонсож мэдэх ийм одоо сайхан уулзалт боллоо. Ингээд залуучууд маань Дархан хотын хөгжүүлэх үйлстэй тэргүүн игнэнд нь явж Дархан хотын түүхийг ботлон улам хөгжүүлж явахын үлзийтэй сайхан өрөөлийг дүү нартаа өргөн дэвшүүлье. Энэхүү 3 үеийн уулзалтанд сэтгүүлч Батчимэг, найруулагч, эвлүүлэгч Даваа Сүрэн нарын эрхлэн явуулж байгаа хүүхд хөгжлийн ордны дэргэдэх үсрийн сэтгүүлч дугуулангийн сурагч хүүхдүүдийн төлөөлөлөд оролцлоо. Тэдний нүдэнд хамгийн анхны сонин содхон олон зүйлийг ухааруулж ойлгуулсан ирээдүйн мэрэгжилдээ илүү дурлах шалтгаан болсон уулзалт болсныг хэлж байна. Сайн байна уу? Үсрийн сэтгүүлч дугуулангийн сурагч Тэлмүн байна. Өнөөдөр ингээд сэтгүүл зүйн салбарын гурвалсан уулзалтанд ирээд хүмүүстэй танилцаад мэдээ сэтгэл зүйн талаар ингээд маш олон өргөн мэдлэгтэй болоод улам илүү ингээд сэтгэл зүйн салбар руугаа илүү татагдчихээн. Сэтгүүлч болох сэтгүүлч хүнийг харж ингээд огшиж оморшиж байна. Би анх онгоцны үйлчлэгч мэрэгжилтэй болно гэд өөртөө бас жоохон ингээд итгэлтэй бусдын өмнө нүүр хагарч сурах гад анх орж иржсэн. Харин одоо болвол ингээд сэтгүүлчдтэйгээ хамтдаа ингээд арга хэмжээнд оролцоод мэдээгээр гараа явахаар сэтгүүлч мэрэгжил үнэхээр агуу мэрэгжил гэдгийг ухаарсан. Сайн байна уу? Би үсрийн сэтгүүлч дугуулангийн сурагч өнөр баярна. 3 үе уулзалтанд ирсэн маш их таатай байна. Ах эгчнээс суралцах юмнууд зөндөө байна. Хичээл суралцах болно. Иргэдийнхээ мэдих эрхийг хангахын төлөө сэтгүүл зүйн үндсэн чиглэлийг чин хүсэл тэмүүлэлтээсээ гүйцэтгэж ирсэн. Зүтгэж яваа та бүхэндээ Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж өгсөн түүхэн ойн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Одоо Дархан цусны салбар төвөөс бэлтгэсэн сурвалжуулгаар хөтөлбөрөө үргэлжлүүлэх гэж байна. Тодорхойлбол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн Дархан улаан аймаг дахь салбар зөвлөл нь жилд 2 удаа буюу үндэсний сэтгүүл зүйн ойн өдөр, дэлхийн хэвлийн эрх чөлөөний өдрөөр тохиолдуулан тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулдаг байна. Тэр дундаа үндэсний сэтгүүл зүйн баярын өдрөө зөвхөн тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр 2015 оноос эхлэн жил бүр бусдад амьдрал бэлгэлэхээр цусаа хандивлаж эрх хэвшлийг бий болгосон байна. Дархан улаан аймгийн сэтгүүлч зураглаачид хэвлэл мэдээллийн ажилтнууд жил бүрийн үндэсний сэтгүүл зүйн баярын өдрөөрөө нийгэмдээ чиглэсэн ажлыг хэрэгжүүлэх хүрээнд бусдад амьдрал бэлгэлж цусаа хандивалдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд ч Дарханы цусны салбар төвд уламжлал болгон тогтсон ажлаа 10 дахь жилдээ хэрэгжүүлж авлаггүй донорын тоог нэмэгдүүллээ. Монгол улсад сэтгүүл зүйн алба үүсэн хөгжсөний 112 жилийн ойн мэндийг нийт ажилчид нь хүргье. Манай Дархан улаан аймгийн сэтгүүл зүйн салбарт ажилладаг ажиллагчид болон сэтгүүлчид маань жил бүрийн ойн өдрөөрөө ирж бид бүхэнд цусаа хандивлаж цусны нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ жил манай сэтгүүлчид маань 2015 оноос хойш тасралтгүй өгөөд 10 дахь жилдээ энэ үйл ажиллагааг явуулж байгаад бид бүхэн баяртай байна. Нас залуу бол цус шингэн гэж ярьдаг шүү дээ манай монголчууд. Тэгэхээр цус бол шингэн болно. Инхээр бас доноруудтай ач холбогдолтой дээрээс нь доноруудын манд бэлгэлсэн цусаар цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтнүүдэд амь насын аврах зорилгоор хэрэгэлдэг. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье, сайн сайхан бүхний хүсье, сайн үс бүхэн дэлгэрэх болтугай. Баярлалаа. Дархан улаан аймаг сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөл маань жил бүр цусны банкад бас цуснаа хандуулж ийм үйл ажиллагааг тогтмол хийсээр ирсэн. Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг үлээ. Нэг хүнээ хандуулсан цус 3 хүний амь насыг аварсандаа тэнцдэг гэж үздэг байна. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн Дархан улаан аймаг дахь салбар зөвлөл 40 гаруй гишүүнтэй бөгөөд цаашид жил бүр 2 удаа цусаа хандуулах ажлаа үргэлжлүүлнэ гэлээ.
Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэн танд хүрнэ. Controversy, 'cause it feels so empty without me. 1, 2, 3 into the 4. Snoop Doggy Dogg and Dr. Dre is at the door, ready to make an entrance. So back on up. Before Үзэгч та бүхний дэвслэзээ хамт бол нэг хэрэгцээтэй мэдээлэл хүргэж чинь тэгэхээр олон улс худалдааны төвийн 2 давхар за явган шатаараагаараа зүүн гартлаа дагаа явах юм бол 21 тэгт лототын эрэгтэй хувцсны жамбо дэлгүүр бүх хувцсандаа 50% хямдралыг 5 хоногийн хугацаанд өнөөдрөөс зарлаж эхэлсэн байна. За та бүхний харж байгаа эдгээр малгайтай цамцнууд маш сайн чанарын давуу материалтай дахин давтагдчихгүй атгамгалтай эдгээр цамцнууд нь 100 мянган төгрөгөөс ердөө 50 мянган төгрөг болж хямдарсан. Мөн дээрээс нь зарим нэр төрлийн сонгогдсон цамцнууд подолкнууд хувцснууд ердөө 10 мянган төгрөг болсон байх жишээтэй. Мөн та бүхний харж байгаа эдгээр давуу материалтай өмднүүд, мөн джинс өмднүүд, бүх төрлийн тамирын өмднүүд ердөө 60-аас 65 мянган төгрөгийн өмднүүд нь ердөө 30-аас 35 мянган төгрөг болоо хямдарсан байна. Та бүхний сонирхдаг сүүлийн үе тренд болж байгаа маш олон шинэлэг загварын сонирхолтой загварлаг материалтай хувцснуудаа та бүхэн Jamba Shop-оос эдгээр 5 хоногийн хугацаанд 50% супер хямдралтай үнээр худалдаж аваарай. Олон судалдааны төв 21 тэг толоо павильон Jamba Men's Shop нь таны хүссэн хувцсыг хөдөө орон нутгийн унаанд тавьж өгөх боломжтой. Сүүлийн үеийн чиг хандлага загварын хэрнээ таны биед эвтэйхэн чанар эдлэгээ сайтай цэвэр давуу материалтай эрхтэй хувцснуудаа Jamba Men's Shop-оос сонгоорой. Зөвхөн эрхтэйчүүд гэлтгүй зарим загварын подолох хатгамалтай цамцнууд нь чөлөөт загварын эрхэмлдэг эмэгтэйчүүдэд ч тохиромжтой. Энэхүү 5 хоногийн ашигын бус хямдралаас бүх хоцроорой. Цагийн хуваар өглөөний 9:30-аас оройн 19:30. Хямдрал өнөөдрөөс эхлэн 5 хоног үргэлжилнэ. Харилцах утасны дугаар 9981 36 36 85 89 2020. Хаяг шин дархан олон улс худалдааны төвийн 2 давхар явган шатаар гараад зүүн гар талдаа 21 тэг 7 павильон Jamba Men's Shop-т урьж байна. 1, 2, 3 into the 4. Snoop Doggy Dogg and Dr. Dre is at the door. It's like this and like that and like this and It's like that and like this and like that and It's like this and like that and like this and Dre creep to the Орон нутгийн онцлог мэдээллүүдэд танилцууллаа. Үргэлжлүүлэн Дархуул аймгийн 4 сумдын болон Сэлэнг төв аймгийн төвүүдийн цагаарын мэдээллийг хүргэе. Үзэгчдэд зориулан бэлтгэн үзүүлсэн өнөөдрийн мэдээллийн хөтөлбөр энэ дөрөд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн амралтынхаа өдрүүдэд аядахтай тавтай өнгөрүүлээрэ баяртай үзэгчтэй.